네. За тэгээ хичээлийн явцад хэрэгтэй тийм үү асуух зүйл байх юм бол тэр доор чатн дээр асуугаарай. Чатн дээр бичиж үлдээгээрэй. 그러면 역대상 17장 1절 말씀부터 말씀을 보도록 하겠습니다. За бүгдээрээ шаштрын дэд 17 дугаар бүлгийн 1-р ишлэлээс өгсүүлээд эхлүүлээд үгийг уншия. 지난주에 1절 말씀을 잠깐 보았었는데요. Би 1-р ишлэлийг ингээд ерөнхийдөө хальт харсан. 1절과 2절을 좀 읽어주시겠어요? 난설마 씨? Нансалмагч 1-2 дугаар ишлэлийг уншаад өгөөрэй гэж. 17-гийн 1-2 дугаар ишлэлийг уншаарай. Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ иш үзүүлэгч Наатанд хандан үзэгтэн би хуш модон гэрт амьдарч байхад эзний гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв. Наатан Давидэд Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийх тун гэв. 네. 다윗은 자기가 이제 궁전에 살고 있었고요. 하나님의 그 궤는 장막 안에 있었거든요. За тэгээд эндээс харах юм бол Давид хэлж байна тийм ээ. Би хушмуудын гэрт амьдарч байхад эзний гэрээний авдар хөшгөн доор амьдарч байна гэсэн. 그러니까 그 마음이 편하지 않았어요. Тийм болохоор түүний Давидын сэтгэл яагаад ч юм тийм ээ тайван байж чадахгүйсэн маа. 나는 백향목 궁전에 살고 있는데 하나님의 여호와의 언약궤는 휘장 아래에 있다 그랬습니다. Тэгээд би хушмодон тийм ээ ордонд амьдарч байхад Бурханы гэрээний авдар хөшгөн доор амьдарч байна. 예, 나단 선지자는 다윗과는 아주 밀접한 신앙적으로는 친구, 동지와 같은 사람입니다. За Давид болохоор биш Натан иш үзүүлэгч тийм ээ одоо Давид хаантай бол одоо итгэлийн хувьд баг адилхан тийм ээ одоо нэг тал ер нь бол адилхан бөгөөд яг баг одоо нэг тал гэж хэлж болохоор хүмүүс 예, 믿음이 자라나게 되면 성도는 자연스럽게 하나님의 성전이라든지 하나님의 종에 대해서 이렇게 관심을 갖게 됩니다. хэрвээ итгэгч тийм ээ итгэлээр өсөх юм бол тэр итгэгч маань Бурханы сүм болоод Бурханы боолын талаар одоо маш их санаа зовж анхаардаг болдог байна. 하나님의 교회나 하나님의 종에 대해서 관심을 갖지 않는 것은 글쎄요, 믿음이 자라났다고 보기 힘듭니다. Тэгээд Бурханы чуулган юм уу эсвэл Бурханы бооллын талаар тэр хүн нэг гэдэг анхаарал тавихгүй ч юм уу тийм байх юм бол түүнийг итгэлээр өссөн гэж хэлэхэд хэцүү байна. 네. 하나님의 종에게 이렇게 종을 잘 해주고 선물을 갖다 주고 잘 대접해 주라는 게 아니라 항상 그 관심을 가져야 되거든요. За тэгээд энэ маань болохоор анхаарал тавина гэдэг маань юу хэлээд байна вэ гэвэл юу гэдгийг үргэлж одоо тэр хүнийг анхаарал түүнд бэлэг өгөөл эсвэл хоол ундаар дайлаад байгаарай гэсэн үг биш тийм ээ. Ерөнхийдөө тэр хүний талаар санаа зовдөг, анхаардаг тийм байх ёстой гэсэн үг байна. 그러니까 나단 선지자가 다윗에게 말했어요. 그 하나님께서 왕과 함께 계시니까 왕의 마음에 있는 대로 하십시오 이렇게 말했습니다. За тэгээд Натан Давидэд юу гэж хэлсэн бэ гэх юм бол Бурхан чамтай хамт байгаа тул өөрийнхөө сэтгэлд байгаа бүхнийг хийх тун гэж хэлсэн ба. 이것은 그 다윗이 믿음을 쓴 겁니다. Энэ бол Давид нөгөө итгэлээ тийм ээ одоо ашиглаж хэрэгжилж байгаа гэх. 그 누가복음 12장 16절부터 21절에 보면 누가복음 12장 16절에서 21절
За Лук 12-ийн 16-аас 21-р ишлэлээр харах юм бол 그 이제 어리석은 부자가 나오죠. мунхаг баян хүний тухай гардаг. Мунхаг баян. 아주 큰 부자입니다. Тэр маш том баян ба. Маш их баян. 농사가 잘 되고 Одоо түүний юу гэдэг газрын биш газар тариал нь сайн болж 사업도 잘 되고 ажил хэрэгэн ч сайн байж 종들도 많아지고 бас их боолуудтай болж 창고들을 많이 지었습니다. маш их хөвгдий одоо агуулгатай болсон. 좋은 물건들이 가득가득 그 창고에 채워졌습니다. Маш их хөвгдий эд баялагууд тэр агуулгад нь дүүрэн байсан. 야, 나는 참 행복한 사람이다. Би бол их ад жаргалтай хүн. 편안히 먹고 즐겁게 살자. Сайхан идэж ууж тийм ээ одоо амар тайван амьдрий. 좋은 옷을 입고 Сайхан хувцалж 날마다 왕처럼 잔치하며 살았습니다. өдөр болгон л барыг тийм ээ хаан шиг тэр одоо амьдрсан байгаа. 그런데 하나님께서 뭐라 그러셨죠? 그 어리석은 부자에게 Гэтэл бурхан тэр мунхаг баянд юу гэж хэлдэг вүлээ? 야, 어리석은 부자야, 내 영혼을 오늘 밤에 내가 취하게 되면 네가 가지고 있는 것이 다 누구 것이 되겠느냐 그러셨죠. За тэр мунхаг баянд юу гэж хэлдэг вэ гэх юм бол мунхаг баян миний одоо өнөө шөнө би чиний амийг авах юм бол чиний энэ эд хөрөнгийг чи хэн одоо захирах болж байна гэж асуудаг. 그 재산은 누구께 될까요? Тэгвэл тэр эд хөрөнгө нь хэнийг болох вэ? 부인이 가져갈까요? 자녀들이 가져갈까요? Эхнэр нь авах уу эсвэл өөр хүүхдүүд нь авах уу? 여러분들은 만약에 재산이 많으시다고 하면 나중에 누가 그 재산 가져갈 것 같습니까? За 세기 씨 그 끊어졌는데? 세기 지금 들어왔어요. 이게 왜요? 괜찮아. 네, 지금은 살았어요. Аль хүртэл явна. 조금 전에 제가 물어본 거 다시 한번 말씀해 주세요. За та нар хэрвээ тийм ээ одоо эд хөрөнгөтэй болоод баян боллоо гэхэд тийм ээ та нарын эд хөрөнгийг хэн авах вэ? 재산이 많아지면 성경에서는 야고보서 5장에 그 재산이 자기 살을 파먹게 될 거라고 말씀하셨어요. За Яков 5 дугаар бүлэг дээр хэлэхдээ хэрвээ хүн хөрөнгөтэй болж тийм ээ их баян болоод ирэх юм бол тэр эд хөрөнгөнд өөрийг нь одоо идэж эхэлдэг гэсэн байна. 야고보서 5장 Яков 5-ийн 자기 살을 파먹는다. өөрийг нь идэх гэж. 야고보 5장 1절부터 3절인데요. 3절 한번 1절부터 3절 한번 앵커바이러 씨 읽어 주시겠어요? За энэ хоёр ихч Яков 5-ийн 1-ээс 3 дугаар ишлэлийг уншаад өгөөрэй. Баян хүмүүс та нар над хатууг нь багсах. Баян хүмүүс та нар нааш эрэхтэн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхаа төлөө үйл ойрол эд баялагч нь ялзарч дээлэгч нь хэвэн хорхоо иджээ. Арт мөнгө чинь зэвэрч тэр нь та нарын эсрэг гэрч болж махуудыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнсээ эцсийн өдрүүдэд хураажээ. Амен. 네. 불같이 너희 살을 삼킬 것이다 그러셨습니다. За энэ дээр юу гэсэн бэ гэх юм бол
махан биеийг чинь гал мэд шатана гэсэн. 예, 이거 모든 것이 하나님의 것인데 하나님의 것을 자기 것으로 삼은 사람의 결과예요. Энэ бол тийм ээ одоо бурхны эд хөрөнгө гэдэг маань бурхнаас өгөгддөг зүйл тийм ээ. Тийм учраас энэ эд хөрөнгийг бурхнаас өгсөн зүйлийг өөрийнх болгож авсан. Одоо юу гэдэг одоо шунлынхаа дагуу хэрэгэлсэн учраас тохиолдолд одоо ийм болох нь. 모든 것이 다 하나님의 것이라는 것을 아는 사람이 있고 그걸 알지 못하는 사람이 있죠. За тэгээ бүх зүйлд бурхнаас ирдэг гэдгийг тийм ээ мэддэг хүн байгаа бас мэддэггүй хүн гэж бас байгаа. 다윗은 민도이랑 미크폰 하나라. 마음에 그런 결심을 한 거예요. 다윗 бол тийм ээ сэтгэлдээ тийм шийдвэр гаргасан байгаа. 하나님의 성전을 내가 지어야 되겠다. Би бурхны ариун сүмийг барья. 그건 잘한 건가요? 못한 건가요? Тэр сайн уу зөв буруу юу? 잘한 거죠. 네, Энэ 잘한 сайн 겁니다. тийм ээ. Одоо тэр бурхны сүмийг барих төлөвлөгөөтэй байна, бодолтой байна гэдэг бол тэр сайн. 또 선지자 나단도 동의했어요. 좋습니다. 그렇게 하시는 게 좋은 것 같습니다. 동의했어요. За иш үзүүлэгч Натан хүртэл түүний бодлыг тийм ээ бодол санааг дэмжсэн. Энэ бол одоо зөв юм байна, зөв өө гэж дэмжсэн байгаа. 그런데 그 잠언 16장 1절에 보면 그런 말씀이 있죠. 잠언 16장 1절에. Сургаалт төгс 16-гийн 1 дээр ийм үг байдаг. 사람이 그 계획을 세우는데 그 계획을 이루어 주시는 분은 누구신가요? За хүн зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч хариулт нь хинээс ирдэг гэж байгаа лээ. 잠언 16장 1절. 16-гийн 1. 멘드바이러 씨 좀 읽어 주시겠어요? Миндаяр сургаалт төгс 16-гийн 1-ийг уншаарай. сургаалт төгс 16-гийн 1. 잠언 16장 1절. сургаалт төгс 16-гийн 1. Зүрхний төлөвлөгөө гинээс хэлний арга эзнээс гэнэ. 8. 3절도 할머니 3절. За 3 дугаар ишлэгийг нь бас уншаарай. Үйлсээ эзэн даах бодол санаа чинь хийснэ. 8. 네. 마음의 계획이 있어도 그걸 이루시는 분은 하나님이시라고 말씀하셨어요. За тэгвэл энэ маань хэдийгээр зүрх сэтгэл маань төлөвлөгөө байж тэр төлөвлөгөөг биелүүлэгч нь хин бэ гэх юм бол бурхан эзэн гэж байна. 아무리 좋은 계획이 있어도 하나님께서 허락해 주셔야 되는 거죠. Хичнээн сайхан төлөвлөгөө байсан ч тэр төлөвлөгөөг маань бурхан зөвшөөрөх хэрэгтэй байна. 하나님께서 허락해 주시지 않으면 그 일이 이루어지지 않습니다. Бурхан зөвшөөрөхгүй бол тэр ажил одоо биелэл болохгүй нэ. 너의 일을 여호와께 맡겨라 말씀하셨습니다. Та нар өөрсдийн ажлыг эзэнт даатах гэсэн байгаа тийм ээ. 그리하면 너의 계획이 이루어질 것이다. Хэрвээ тийм бол та нарын төлөвлөгөө чинь хариулт чинь эзнээс ирдгээ гэсэн байна. 아무리 그 좋은 계획이라도 또 성경에 맞는다 하더라도 하나님께서 허락하셔야 되는 겁니다. Хичнээн сайхан төлөвлөгөө байж тийм ээ тэр Библиэд хэдийгээр нийцсэн ч гэсэн энэ төлөвлөгөөг маань бурхан зөвшөөрөх хэрэгтэй байх нэ. 근데 하나님께서 허락하시는지 허락하지 않는지 어떻게 알 수 있는가요? Тэгвэл энэ төлөвлөгөөг нь бурхан зөвшөөрж байгаа үгүй бид нар яаж мэдх юм бэ?
알 수 있는 방법이 뭔가요? За мэдэх арга нь юу юм болов? 우선 기도를 많이 하셔야 됩니다. Эхлээд бид нар ямар ч юм тийм ээ маш их сайн залбирах хэрэгтэй. 또 그 일이 이루어지기를 위해서 최선을 다해야 돼요. Түүнийг тэр ажлыг биелүүлэхийн тулд мэдээж бид нар бүх хүчээрээ зүтгэх хэрэгтэй. 그리고 세 번째는 그 조급한 마음을 버려야 돼요. За тэгээд 3 дугаарт нь бид нар яах вэ гэвэл одоо хит нөгөө нэг яарсан тийм ээ одоо сэтгэлийг яаруу сандруу байдлаар одоо хийхгүй байх хэрэгтэй. Тэр яарсан сэтгэлээ орхих хэрэгтэй байна. 조급한 마음 있잖아요. 그 막 마음에 그 빨리 돼야 되는데 그 조급한 마음을 갖게 되면 시험에 들 수 있습니다. Тэр яаруу сэтгэлээ хаях хэрэгтэй. Тэгээ одоо газ биелүүлчих юмсан, газ хийчих юмсан гэж одоо яарч сандрах юм бол эцэстээ сорилтонд орох бас аюултай байдаг байна. 자기 욕심일 수 있어요. 욕심. Өөрийнх нь шунал байж болох юм. 하나님께 맡기고 최선을 다하다 보면 하나님께서 인도해 주십니다. За бурханд даатгаж тийм ээ одоо бурханд даатгах юм бол бурхан өөрөө удирд болно. 그리고 네 번째는 끝까지 잘 참아야 돼요. За тэгээд дөрөвдүгээр нь эцэг хүртэл тийм ээ төвчдөг байх хэрэгтэй. 잘 참지 않으면 하나님이 주시는 것을 받기 힘듭니다. Хэрвээ сайн төвчөхгүй бол одоо бурханы өгсөн зүйлийг авч чадахгүй. 아이가 태어나려면 엄마가 얼마 동안 참아야 되죠? За тэгвэл хүүхд төрүүлэхийн тулд хүүхдэд төрүүлэхийн тулд их хүн хэр хугацаанд төвчээртэй байдаг үлээ? 10달 동안 잘 참아야 되잖아요. 10 сарын турш одоо их сайн төвчээртэй байх хэрэгтэй байдаг тийм болдог тийм ээ? 양은 그 새끼를 갖게 되면 얼마 동안 임신하나요? За тэгвэл хонь хэр тийм ээ одоо 세기 씨 또 끊어졌는데? 세기 씨? 네, 이게 거기 어디예요? 제가 저 강의실인데. 저기 뭐 다른 거 인터넷 연결된 거 있어요? 아니요, 없어요. 해보자고요. 양은 그 새끼를 베게 되면 얼마 동안 임신하죠? За тэгвэл хонь хэр хугацаанд төлөө täдэг вүлээ? 5 сар? 5개월? 네, 5개월이에요. 5개월. 예. 소는 얼마 동안 임신하는지 아세요? 소? Тэгвэл өхөр хэр хугацаанд юм бол? 소는 사람하고 똑같습니다. өхөр бараг хүнтэй адилхан гинэ. 거의 9달 이상. 예. 9-өөс дээш сар ч юм уу нэг хүнтэй адилхан. 잘 참지 않으면 어떻게 되는 거예요? Хэрвээ сайн төвчж чадахгүй бол яах вэ? 그러면 결국은 실패하게 됩니다. Хэрвээ төвчгүй л эцэстээ тийм ээ одоо амжилтанд хүрч чадахгүй байх нь. 그 참고 견디는 게 우리의 실력이에요. Төвчж одоо чадна гэж төвчээртэй байна гэдэг бол одоо бидний хувьд бол одоо чадвар маань байх нэ. 하나님을 사랑하시잖아요. Бурхныг хайрладаг тийм ээ. 사랑은 참고 견디는 겁니다. Хүн бол одоо төвчж агуулж хайр бол төвчээртэй байдаг гэж байгаа.
고린도전서 13장 7절에 보시면 1-р Коринтын 고린도전서 13장 7절에 13-ын 7 дээр 박승수릉 씨 고린도전서 13장 7절 한번 읽어주시겠어요? 박승수릉 씨. за Баска 13-ын 7-ыг уншаарай. 네. 1-р Коринт Аа 1-р Коринт 13-ын 7. Эс миний хос гацсан уу Баскаг. За. За. Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. 네. 모든 것을 참고 모든 것을 믿고 모든 것을 바라며 모든 것을 견딘다 되어 있죠. За энэ дээр хэлж байна тийм ээ бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг гэсэн байна. 부모가 그 자녀를 보고 잘 참고 기다려 주잖아요. Эцэг их бол тийм ээ одоо бүгдийг одоо өөр хүүхдүүдийнхаа зүйлсийг одоо төвчж одоо маш сайн төвчээртэй ханддаг тийм ээ. 왜 그렇죠? Яагаад бол 사랑하기 때문에 그렇잖아요. 사랑하니까. хайртай учраас 우리가 하나님을 사랑한다고 하면 잘 참을 수 있습니다. 견딜 수 있어요. бид нэр үнэхээр бурханд хайртай бол бид нар тийм ээ одоо сайн төвчж хүлээцтэй байж чадна. 하나님께서 반드시 나를 도와주신다. 우리와 함께 하신다. Бурхан заавал надад туслана, заавал биднэртэй хамт байна. 그래서 잘 참는 거하고 견디는 거하고 단어가 다르죠. 몽골도. Төвчж тэсвэрлэн гэдэг хоёр бол одоо маш одоо ялгаатай тийм ээ. 고린도전서 13장 그 7절에도 참는 거하고 견디는 건 다르잖아요. За тэгвэл тэсвэрлэнэ төвчнэ гэдэг маань 1-р Коринт дээр ч гэсэн өөрөөр хэлэгдсэн байгаа. 예. 참는 거하고 견디는 건 다른 겁니다. За тэгвэл тэсвэрлэн төвчин гэдэг хоёрын маань ялгаатай зүйл нь юу юм болоо? 견디는 것은 그 우리 몸의 근육과 같아요. Тэсвэрлэн гэдэг маань ерөөсөө бидний биеийн одоо тэр булчинтай адилхан. 실력이 없으면 견딜 수가 없습니다. Чадваргүй бол тэсвэрлэж чадахгүй. 그 실력은 영적 실력이에요. Тэгвэл энэ тэсвэрлэх одоо чадвар маань сүнслэх чадвар байна. 그런데 이상한 일이 벌어졌습니다. Сонин зүйл болсон гэж бодъё. 17장 그 3절부터 17장 3절부터 8절까지 좀 읽어주시겠어요? 그 우리 어능 씨, За оюун ихч үү? 어융 씨, 네, Оюун ихч уншаарай. 네, 3-аас 3절부터 8절. 8 дугаар эшлэл хүртэл. Шаштрын дээд 17-гийн 3-аас 8 дугаар эшлэл. Эсвэл тэр ширн бурхны үг насаан дээр яв миний зарц Давидд хэлсэн. Эзэн айлтгахтаа миний оршин суух өргөөг чи барихгүй. Учир нь би Израилийн хүүгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд залбирсангүй. Харин миний майхан ба асарт аяс байна. Би Израилийн хамт хэрэн нүүд явах бүх хугацаанд ард түмний хариулуулахад тушаан зааварласан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь яагаад чи надад хуш модоор өргөө барьсангүй вэ хэмээн хэлсэн гэж юу? Тиймээс одоо чи миний зарц Давид
Бусдад ингэж хэл. Төв төмдийн эзэн өөрийн ард түмэн Израилийн удирдлагч болохын тулд би өөрөө чамайг бэлчээр дээрээс хонин сүргийн араас авсан. Чамайг хаашаа ч явсан би чамтай хамт байсаар чиний өмнөөс хамаг байсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө. Би 네. өөрийн ард түмэн Болсон 8 дугаар эслэл хүртэл. 네, 감사합니다. За баярлалаа. 하나님께서 그 다윗과 나단이 그 대화를 나눈 그날 밤에 나단에게 하나님 말씀하셨어요. За бурхан тэмээ Давид Натан хоёрын ярилцсан тэр шөнө Натанд бурхан үзэгдсэн. 너 다윗에게 가가지고 그 성전 건축하려고 하는 거 하지 말라고 전해주라 그랬어요. За тэгээд юу ч хэлсэн бэ гэвэл Давидэд очиод эзний өргөөг тийм ээ одоо барих ажлыг чамаар бариулахгүй гэдгийг хэлээ гэсэн. 이유가 뭡니까? Шалтгаан нь юу юм болоо? 첫째는 5절에 있어요. Шалтгаан нь 5 дугаар эшлэл дээр байна. 내가 이스라엘을 올라오게 한 날부터 오늘까지 어떤 집에서도 살지 않고 이 장막 저 장막에 또 이 성막과 저 성막에 있었다. 내가 언제 그 성전 지어달라고 한 적이 없었다. За тэгээд юу гэж вэ гэвэл 5 дугаар эшлэлээр учир нь би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийн хүртэл өргөөнд заларсангүй харин би майхнаас майханд нэг орших газраас нөгөө газар руу аялаж байсан. Тийм ээ одоо надад одоо сүмбэр гэж одоо хэлж байгаагүй гэж хэлж байгаа. 역대하 그 2장 6절에 보시면 하나님께서는 손으로 지은 그 건물 안에 계시는 분이 아니시라 그랬어요. За тэгээд 역대하 2장 6절. Шастрын дид 2-6 дээр харах юм бол юу гэж хэлсэн бэ гэвэл бурхан бол тийм ээ одоо гараар барьсан ямар нэг өргөөнд оршдог нэгэн бишээ гэж хэлж байгаа. 남질마 씨 읽어주시겠어요? За намжилмагч Шастрын дид 2-6-аг уншаарай. Гэвч хэн түүнд зориулан өргөө барьж чадах юм бэ? Учир нь тэнгэр болон дээд тэнгэрч түүнийг багтааж чадахгүй шүү дээ. Иймээс түүний өмнө үнэртэн уугуулаад зогсохгүй. Түүнд өргөө барьж өгөх гэдэг би хэн юм бэ? 제가 발음이 정확하지 않은가 봐요, 그죠? 네? 제가 발음이 정확하지 않은가 봐요. 왜요? 제 인터넷이 또 끊겼다가 또 돌아왔네요. 그래요? 아니, 네. 남질마 씨하고 그다음에 Наслма намжилма хоёрын дуудлага нь өөрөөс учраас 남질마 씨하고 сая намсалмагч уншсан юм. Миний интернет тасалтаад байна. 우리 сая наслма уншчихлаа. За. 우리 영상이 떠 있는 대로 지금 순서대로 가는 겁니다. багш болохоор тэндээс харж байгаа нөгөө багшийн дэлгэцэн дээр гарч байгаа дистаралын дагуу явж байгаа юм байна. Ер нь бол. За. 자기 순서를 기억하세요. 네. 아니 목사님 이게 지금 사람마다 영상이 좀 달라요. 그래요? 네. 2-6. 우리 남질마 씨 한번 읽어보세요. 자 남sil막 2-6 уншаарай. За. Гэвч тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрч түүнийг багтааж чадахгүй байхад түүнд зориулан хэн өргөө барьж чадах юм бэ? Түүний өмнө утлаг уугуулахаас биш түүнд өргөө барьж өгөх гэдэг би хий юм бэ? 예. 자. 이건 솔로몬이 이제 그 말한 내용인데요. 자, энэ бол Соломоны хэлсэн үг байгаа. 사람이 지은 건물에 어떻게 하나님을 모실 수 있겠습니까? 그랬습니다. Хүний барьсан тийм ээ одоо хүний гараар барьсан өргөөнд яаж түүнийг одоо оруулах вэ? Бурхныг одоо байлгах вэ гэж хэлж байгаа. 솔로몬이 바로 깨달은 거죠. Энэ бол Соломон бол зөвөр ойлгосныг. 여러분 그
몽골의 그 밤하늘이 얼마나 아름답습니까? Монголын тэр нөгөө нэг шөнийн тэнгэр хичнээн гоё яадаг үлээ тийм ээ. 저는 몽골에 여러 번 갔는데 제가 초원에 가보지 못해가지고 그 몽골의 밤하늘을 보지는 못했어요. Би Монголд хэд удаа очсон. Тэгээд хэд удаа очсон ч гэсэн Монголын нөгөө нэг шөнийн тэнгэрийг тийм ээ одоо мэдэрч чадаагүй, үзэж чадаагүй байгаа. 근데 몽골의 밤하늘이 그렇게 아름답다 그러더라고요. Гэтэл Монголын одоо шөнийн тэнгэр тийм үзэсгэлэнтэй гоё гэж байгаа. 성경에서는 그 하늘은 하나님의 보좌고 땅은 하나님의 발등상이다, 발을 놓는 곳이다 이렇게 표현한 곳이 있어요. 인터넷 тасалдаад хэцүү юм. 다시 말씀드릴까요? 네, 무슨 말해 주세요. 성경에서는 하늘은 하나님의 보좌고 이 땅은 하나님의 발등상이다, 발을 놓는 곳이다 이렇게 말씀하신 곳이 있어요. 네. За Библиэр харах юм бол тэнгэр бол Бурхны сэнти бөгөөд газар бол нөгөө Бурхны хөлийн тавиур, хөлөө тавьдаг тийм ээ, тавиур гэж хэлсэн байгаа. 하나님을 이렇게 사람이 지은 건물 안에 모실 수는 없죠, 사실은. Яг үнэндээ бол Бурхныг тэр хүний барьсан энэ хүний гараар барьсан байшин дотор байлгаж чадахгүй тийм ээ. 내가 언제 건물을 지어달라고 말한 적이 없다. Тийм учраас одоо юу гэдэг юм Бурхан надад байшин барьж өг, өргөө барьж өг гэж хэлсэн удаа байхгүй гэж хэлж байгаа. 또 6절에서는 두 번째 온 이스라엘과 함께 다니는 곳에서 내가 내 백성을 돌보라고 명령한 이스라엘 어느 사서에게라도 어찌하여 나를 위하여 백향목집을 건축하지 않았느냐라고 내가 말한 적이 없다는 거예요. За тэгвэл 6 дугаар ишлэл дээр нь харах юм бол бүх Израилийн хам миний алхаж байсан бүх газруудад миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд би яагаад чи надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ гэж хэлсэн гэж үү гэж байгаа. 하나님이 계신 곳이 어딘가요? Бурхны оршин байгаа газар хаана юм бэ? Бурхны байдаг газар. 열왕기상 8장 12절에서는 하адын дээдийн 8:12 дээр 열왕기상 8장 12절에 하나님은 캄캄한 곳에 계신다는 거예요. За 8:12 дээр ингээ харах юм бол Бурхан бол тийм ээ харанхуй газар байдаг гэж байна. 우리 남수레자고 씨 한번 읽어주시겠어요? За 나이эгч уншиж өгөөрэй. 열왕기상 8장 12절. 8:12. Тэгээд Соломон үүл ман дунд би оршмоо хэмээн эзэн айлтлаа. 네. 여호와께서는 캄캄한 곳에 계시겠다고 말씀하셨습니다. 그랬죠? 캄캄한. 거기 여기 그건 그렇게 아닌데요. 구름과 앙리 속에 있다고 계신다고 하는데. 구름과 안개 속에 계신다. 뭐 그것도 비슷한 표현인데 성경에서는 원문에는 캄캄한 곳이라고 번역하는 게 제일 좋은 번역입니다. За манай библиэр болохоор өтгөн үйл эсвэл одоо манан дунд байдаг гэж байна тийм ээ. Гэтэл одоо энэ бол яг илэрхийлэхийн хувьд бол яг нэг зөв илэрхийлэл мөн хэдийгээр яг одоо үндсэн библийн одоо орчуулга дээр харах юм бол харанхуй дотор гэж байгаа. харанхуй дотор оршин байдаг гэсэн байна. 네, 그 캄캄한 곳은 무슨 뜻인가? 네. За тэгвэл энэ харанхуй гэдэг нь одоо ямар утгатай юм бэ? 캄캄한 곳은 은밀한 곳을 가르칩니다. Энэ 은밀한. болохоор нууцлаг чимээгүй газрыг хэлж байгаа.
이것은 은밀한 곳을 의미하는 것이다. Энэ болохоор нууцлаг чимээгүй байдлыг хэлж байна. 하나님을 만나려면은 은밀한 곳으로 가야 되는 거죠. Бурхантай уулзахын тулд чимээгүй тийм ээ тэр нууцлаг газар руу очих нэ. 예수님께서도 마태복음 6장 6절에 말씀하셨죠. 마태복음 6장 6절에 Есүс гэсэн Матай 6:6 дээр хэлсэн тийм ээ. 은밀한 곳에 들어가 골방에 들어가서 기도하라 그러셨죠. Тэр булангийнхаа тийм ээ өрөөнд орон дээврийн өрөөнд орон одоо чимээгүйгээр надад хандан залбираа гэсэн байгаа. 그 은밀한 곳에 계신 하나님께서 들어주신다. Хэрвээ тэгэх юм бол дотоод өргөөндөө орж хаалгаа агаад нууцаар оршиж эзэн залбир тэгвэл эцэг чиний залбирлыг сонсох болно гэсэн байна. 은밀한 곳이 어딘가요? Тэгвэл тэр нууцлаг газар хаа юм бэ? 이것은 Хүмүүс 영- байхгүй газар. Сүнслэг газар. 사람 아무도 없는데. 예. 이것을 다른 말로는 영적 지성소라 그래요. 영적 지성소. За тэгвэл энэ маань сүнслэг ариун газрыг хэлж байна. Сүнслэг. Өөрөөр хэлбэл сүнслэг ариун газар. 그곳은 사람들이 많이 있는 곳, 사람들이 많다, 적다, 시끄럽다, 조용하다 이런 차원의 문제가 아닙니다. Тэгвэл юу гэдэг тэр нөө сүнслэг ариун газар гэдэг маань болохоор хүн ихтэй байна уу, дуу шуу ихтэй байна уу тийм ээ. Тэрнээсээ хамааралтай биш байх нь. 이곳은 영적으로 은밀한 장소를 뜻합니다. Энэ бол сүнслэгээр тийм ээ одоо нууцлаг газрыг хэлж байгаа. 하나님을 만나는 그 장소는 아주 은밀한 영적 지성소다. За тэгвэл бурхантай уулзах тийм ээ бидний нууцлаг газар маань сүнслэг ариунаас ариун газар байх нэ. 그리고 세 번째 6절에 또 말씀하셨어요. За тэгэд 3-р эшлэл дээр ч гэсэн бас хэлсэн байна. 성전을 짓지 말아야 할 이유가 뭐냐? Сүмийг барихгүй байх шалтгаан бас юу вэ гэж. 네. 6절에 보니까 온 이스라엘과 함께 다니는 것에서 내가 내 백성을 돌보라고 명령한 세 번째 했죠? 네. 네. 네 번째는 다윗이 피를 많이 흘렸다는 거예요. За 3-р нь болохоор ярьсан хэлсэн байна. Ягаад гэвэл нөгөө шүүгч нарын хинтэндий хэлсэн бэ гэх тийм ээ. За 4-р нь болох юм бол Давид хит их цус урсгасан гэж байгаа. 이게 세 번째네, 그죠? 네. За 1 2 дахь нь саагар өчөө. За энэ нь болохоор 3 дахь нь байх нь шүү хүмүүс. 3 дахь нь 4 биш 3 дахь нь Давид хит их цус урсгасан. 22장 8절에 보시면 22-ийн 8 дээр харах юм бол 22장 8절 우리 난슬마 씨. За Нансалмаа уншаарай. 22장 8절. 8-ыг. Чамаас хаач явсан би чамтай хамт байж бүх дайсныг гэсэн шүү. Нансалмаа чиг. 네. 난슬마 씨. 예. чамаа хаач явсан би чамтай хамт байж бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хайсан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар туутай адил алдартай болгоно. Үгүй шүү дээ. Биш энэ Нансалмаа. Нэг дугаар шаш дээр 22 дугаар үлгийн 8 байхгүй да тий. Тийм. Шаштрын дээдийнхаа Гэвч эзний үг надад ирж чи их цус урсган үлэмж дайныг өдөөсөн. Чи миний мэлмийн өмнө дэлхий дээр их цус урсгасан тул миний нэр алдах зориулан өргөө барьж болохгүй. 아니 저기 왜 두 분이 다 읽으셨어요?
저기 난슬마 학생이 다른데 성경 책 다른데 저기 찾아가지고 네 그래서 저 남슬마 학생이 좀 네, 그래요. 다시 읽어주시는 거예요. 네. 다음 시간에 같이 가래. 그 22장 8절에 뭐라 그러셨습니까? За тэгвэл шаштрын дээдийн 22-ийн 8 дээр юу гэж байна вэ? 네가 피를 많이 흘렸다는 겁니다. Чи их цус урсгасан гэсэн байна тийм ээ. 다윗은 군인이죠. Давид бол нэгсний цэрэг шүү дээ тийм ээ цэрэг. 다윗은 전쟁의 사람입니다. Давид бол одоо дайн одоо хийдэг хүн байгаа. 우리 바송수릉 씨는 어디 가셨나요? Баска хаацсан бэ? 상습돼. 그래요? 좀 나가시는 것 같아요. хүүхдээ нөгөө хүргэж өгөхгүй явж. Яах гэж байна? Хүүхдээ хүргэж өгөх гэдэг. Хаашаа хүргэх вэ? Бэлгэлэн. 애기를 학원 데려다 줘야 된대요. 그래요. Тэгээс сонсож байгаа байнг бол сонсож. 자. 나갔다가 다시 들어오세요. 네, 이렇게 띠고 간대요. 들으면서 간다. 들으면서 간다고. 네. 우리 앵커 토야 씨는 어디 갔어요? 잉크티 학생이 요새 저 교회 허가 교회 저기 땅 그거 문제 때문에 좀 막 밖에 외출하고 그래요. 그래요. 네. 다윗은 군인이고 피를 많이 흘렸기 때문에 하나님께서 하지 말라는 겁니다. 성전 건축하지 말라 그러셨어요. Давид тийм одоо цэрэг бөгөөд тэр маш их дайн дажин хийж цус урсгасан учраас бурхан Давидаар одоо ариун сүм бариулахгүй гэж хэлж байгаа. 그 다음에 성전을 다윗이 짓지 말아야 할 네 번째 이유는 무엇이냐? За тэгвэл дараагийн дөрөвдөх шалтгаан нь юу юм бэ? Давидын одоо сүм барьж болохгүй байх тэр барихгүй байх дөрөвдөх шалтгаан. 다윗의 사명은 성전 짓는 게 아니라 이 이스라엘 주변에 있는 원수 대적들을 다 정복하는 게 다윗의 사명입니다. За тэгвэл Давидын үүрэг юу юм бэ гэх юм бол Давидын үүрэг нь бол сүм ариун сүмийг барих биш тийм ээ. Харин эргэн тойрны тэр нөгөө улс орнуудыг эзлэх үүрэгтэй байх нь. 그러니까 너는 성전 건축하는 것보다 이스라엘을 편안하게 이스라엘을 모든 대적의 손에서 건져내는 그 일을 하라는 것입니다. За тэгвэл Давид ариун сүмийг барихаас илүүтэйгээр Израилийн ард түмний амар амгалан байдлын төлөө тэр эргэн тойрны улс орнуудыг нь эзлэж авах одоо үүрэгтэй байх нэ. 성전 건축은 보이는 성전을 건축하는 것도 있고요. 보이지 않는 성전을 건축하는 게 있습니다. За тэгвэл ариун сүмийг барих нь болохоор нүдэнд харагддаг сүмийг барих эсвэл нүдэнд үйл үзэгдэх сүмийг барих гэсэн ийм хоёр одоо байгаа. 다윗이 할 일은 보이는 성전 건축이 아니라 보이지 않는 성전을 건축하라는 거예요. Тэгвэл Давидын хийх ёстой ажил маань юу юм бол нүдэнд үзэгдэх тэр сүмийг барих биш, нүдэнд үйл үзэгдэх сүмийг барих юм. 내가 아무리 하고 싶은 게 있어도 하나님께서 막으시는 게 있어요. Би хичнээн хийхийг хүссэн ч гэсэн Бурхны хааж тийм ээ одоо саад тавьдаг зүйлсүүд гэж байгаа. 우리가 기도하면 하나님이 응답해 주시죠. Бид нэр залбирх юм бол Бурхан хариулдаг тийм ээ. 반드시 응답해 주십니다. Бурхан биднэрт заавал хариулдаг. 첫째는 하나님께서 즉시 응답하는 게 있어요. За нэгдүгürt нь Бурхан бол тийм ээ шууд хариулах тохиолдол байдаг. 즉시 응답. шууд хариулдаг. 두 번째는 시간이 얼마 동안의 시간이 걸리는 게 있어요.
За эхнийх нь болохоор шууд хариулдаг бол хоёрдугаарх нь болох юм бол мэдээж зорих хэмжээний цаг хугацаа өнгөрдөг. 시간이 걸리는 게 있죠. Цаг хугацааг өнгөрчээж хариулт ирэх үе байдаг тийм ээ. 세 번째는 내가 잘못 구하는 게 있어요. 하나님께. За 3дугаар нь болохоор би буруу гуйсан тохиолдол. 야고보 4장에서 보면 욕심으로 구하는 잘못 구하는 것들이 있습니다. За тэгвэл Яаковын 4-р бүлэг дээр харах юм бол шунал хүслийнхаа дагуу буруу гуйсан гуйлт гэж байгаа. 열심히 기도해요. Маш шаргуу залбирдаг. 금식 기도하고 뭐 철야 기도하고 기도할 수 있습니다. За мацаг бариад өвдөг сүгдөөл залбирч болдог. 근데 하나님이 안 들어주세요. Гэтэл бурхан түүнийг сонсдоггүй. 왜 안 들어주시는가? Тэгвэл яагаад сонсдгүй юм бэ? 잘못 기도하는 게 있어요. 잘못 구하는 게 있단 말이죠. Буруу гуйлтдаг байх. Буруу гуйдаг. 그때는 어떻게 하시죠, 하나님께서? Тэр үед бурхан яах вэ? 여러분 그 어린 자녀가 아빠한테 칼을 달라고 그래요. 아빠 칼을 좀 주세요. Юу гэдэг эцэг ихийг жоохон хүүхдмээ аав дээр очингуудаа аав надад нэг ганц хутга өгчөөч гэж гуйх. 아주 날카로운 칼을 달라고 그러면 어떻게 할까요? Тэгвэл айгүй хурц хутга өгөөч одоо тэр хурц хутгийг надад аваад өгөөч гэвэл яах вэ? 그럼 칼 주나요? Таны хүүхдүүдэд хутга өгөх үү? 어린아이한테? Өгөх үү? 자기 필요하다는 거예요. Үгүй надад энэ чинь хэрэгтэй байна шүү дээ. 가지고 놀겠대요. Тоглоход энэ шаардлагатай байна, хэрэгтэй байна. 아 그래 가지고 재밌게 놀아라. 칼 줄까요? Тэгвэл омаа энэ хутгаар сайхан гоё тоглоорой, аятайхан тоглоорой гэдээ өгөхгүй та нар? 칼 주지 않죠. Хутга өгөхгүй байх нэ. 대신 뭘 주면 좋을까요? Тэгвэл оронд нь өөр юу өгөх вэ? 대신 뭐 맛있는 과자를 준다든지 장난감을 사준다든지. Өөр тоглоом ч юм уу эсвэл одоо амттай авч өгөөл. 하나님께서도 마찬가지십니다. Яг үүнтэй бурхан ч яг үүнтэй адилхан. 다른 것으로 갚아주세요. 다른 것으로 갚아주십니다. Өөр зүйлээр одоо төлж өгдөг байна. 잘못 구할 때 하나님께서 다른 것으로 갚아주신다. Өөрөө гуйх юм бол одоо буруу гуйлтыг мань бурхан өөр зүйлээр хариулж өгдөг. 그래서 기도할 때 첫째가 뭐죠? 응답 첫째가 뭔가요? За тэгвэл хариултын нэгдүгээрх нь юу гэсэн гэлээ? Бурханы хариулт ирдэг. Нэгдүгээрх нь 즉시 응답. за шууд хариулж өгдөг. Шууд хариулт өгдөг. 두 번째는 дараа нь хугацаа өнгөрөөл. 시간이 걸리는 게 있다. Цаг хугацаа одоо цаг хугацаа өнгөрсний дараа тийм хэсэг хугацааны дараа өгдөг. 세 번째는 Гуравдугаарх нь 잘못 구할 때 хандлага буруу учраас. 잘못 구할 때 다른 것으로 주신다. За тэгвэл гуйлтын хандлага буруу тийм ээ буруу гуйдаг учраас өөр зүйлээр хариулж өгдөг байна. 그 마태복음 6장 8절에 보면 그런 말씀이 있어요. Матай 6-гийн 8 дээр харах юм бол ийм үг байгаа. 네. 난슬맛이 За одоо нансалмаа ихч шүү. Нансалмаа ихч. 네. 마태복음 6장 8절 Матай 6-гийн 8. 한번 읽어보시겠어요? Матай 6-гийн 8 нансалмаа ихч уншин шүү. Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг уухаас ч өмнө мэддэг. 네. За. 네. 너희 아버지께서는 너희가 그분께 구하기 전에 너희에게 필요한 것이 무엇인지 알고 계신다 그러셨어요. За тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэгтэй та нарт юу хэрэгтэй байгааг уухаас ч өмнө мэддэгэ гэсэн байна. 여러분 제가 그 성경 구절 말씀드리잖아요. 그걸 그 성경 옆에다가 이렇게 작은 글씨로 적어 놓으세요. За бид ингээд библийн ишлэл хэлж өгөхөөр хажууд нь ингээд жижигхэн бичиж тэмдэглэж аваад байна.
마태복음 6장 8절에 하나님께서는 이미 다 알고 계신다는 거예요. Матай 6-гийн 8 маань юу хэлж байна вэ гэх юм бол бидний гуйхаас өмнө бурхан бүгдийг мэдэж байдгаа л гэж хэлж байгаа. 이미 다 알고 계신다. Бидний гуйхаас өмнө тэр мэдэж байдаг. 뭐가 필요한지, Юу хэрэгтэй байгаа юм? 무엇을 원하는지 다 알고 계신다. Юу хүсэж байгаа юм бэ гэдгийг урдчлаад одоо бүгдийг мэдэж байдаг. 알고 계세요? Бурхан мэдэж байгаа. 알고 계시면은 구하지 않아도 되는 거 아니냐? Тэгвэл гуйхаас өмнө мэдж байгаа юм бол бид нар гуйхгүй байж болохгүй юм уу? 다 알고 계시는데. Угаасаа мэдж байгаа юм чинь. 네, 구하지 않아도 하나님 주시는 게 많이 있어요. Гэхдээ гуйхгүй байсан ч гэсэн үг мэдээж байгаа. 근데 구해야 주시는 게 있습니다. Гэхдээ заавал нөгөө гуйж өгдөг зүйл гэж бас байгаа. 야고보 4장에서는 너희가 얻지 못하는 것은 구하지 않기 때문에 얻지 못한다 그러셨죠. Яаковын 4-р бүлэг дээр та нар тийм ээ авахгүй байгаа нь гуйхгүй байгаа учраас авахгүй байгаа гэж хэлж байгаа. 어용 씨? За оюун ихч уншин шүү. 4장 2절, 야고보 4장 2절. Яаков 4-2. 남질마 씨? 남질마. 아니 어용 학생 아니에요? 남질마 씨. 남질마. 네. 남질마 씨. 에스겔 36장 37절. 자, 에스겔 36장 37절. 36-ийн 37. 남질마 гэж болохоор 에스겔 36-ийн 37-ыг бэлдэж байгаараа хийгч болохоор оюун ихч болохоор 4-ийн Яаков 4-2-ыг уншиж шүү ихлээд. 37 гээ. Та 36-ийн 37. 우선 저기 야고보 4장 2절부터 읽어보세요. За, эхлээд оюун ихч Яаков 4-2 ишлэлийг уншаарай. Та нар тундаг бөгөөд та нарт байхгүй болохоор та хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та нар гуйдгүй учраас та нарт байдаггүй. 네. 너희가 얻지 못하는 것은 구하지 않기 때문에 얻지 못한다 그러셨어요. За, та нар гуйдгүй учраас та нарт байдаггүй гэж хэлж байгаа. 에스겔 36장 37절. За, хийгч намжламагч 36-гийн 37. 36-гийн 37 юу. За 35, 36, 37 за. Эзэн бурхан ингэж айлдаж байна. Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж надаас гуйхыг би Израилийн гэрч өвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно. 네. 네. 자, 하나님께서 주시려고 결정하셨어요. 하나님 주신다 그러셨어요. 자, бурхан өгнө гिचсэн тийм ээ, өгнө гэсэн. 그런데 그것도 구해야 주겠다는 거예요. Гэтэл бурхан түүнийг гуйх юм бол өгнө гэж байгаа. 하나님의 축복이 지금 우리 머리 위에 와 있어요. Бурханы өөрөөр яг бидний ингээд толгой дээр яг ингээд ирчээд байдаг. 그런데 구해야 얻을 수 있는 게 있어요. Тийм учраас юу гэдэг юм бэ? Бид нэр гуйжээж хариултаа авдаг, гуйжээж авдаг зүйл гэж байгаа. 구하지 않으면 어떻게 됩니까? Бид нэр энэ зүйлийг гуйхгүй бол яах юм бэ? 구하지 않으면 주시지 않겠다는 겁니다. Гуйхгүй бол бурхан биднэрт өгөхгүй гэж байгаа. 구해야 돼요. Тэгвэл бид нэр эхлээд гуйх хэрэгтэй байна. 5분 쉬었다 할까요? 네. 네, 5분 쉬었다 하시자고요. За бүгдээр 5 минут амраад үргэлжлүүлье. хэлцгэх үү? 네. 그래서 하나님께서 다윗에게
성전 건축하지 말라고 말씀하신 거예요. За тиймээс бурхан Давидыг одоо ариун сүм битгий бариа гэж хэлж байгаа. 내가 뭐 성전 건축 해달라고 말한 적도 없었고 Аха. 또 сүм бариад өг гэж хэлсэн удаа байхгүй. 또 두 번째는 선지자들에게 뭐 성전 건축하라고 내가 명령한 적도 없었다. Хоёрдугаар нь болохоор иш үзүүлэгч болоод тэр нөгөө нэг хэмлэм шүүгчдийг тийм ээ одоо сүм бариад өг гэсэн удаа байхгүй. 또 세 번째는 너는 피를 많이 흘린 사람이다. 성전 За 건축하지 гуравдугаар нь Давидыг тийм ээ чи хит их цус урсгасан гэж байгаа. 네 번째는 다윗의 사명이 있다는 거죠. 다윗은 성전 건축하는 게 사명이 아니다. 예. За тэгээд дөрөвдүгээр нь болохоор Давидын үүрэг нь өөр байсан тийм ээ. Үүрэг нь өөр. Давид болохоор сүм ариун сүмийг барих үүрэгтэй нэгэн биш байна. 예, 하나님께서 다윗에게 베풀으신 은혜가 있어요. Давидэд тийм ээ бурхны өгсөн ивэл нэгүсэл гэж байгаа. 하나님께서 다윗에게 베풀으신 은혜는 뭔가요? Тэгвэл бурхны өгсөн тэр Давидэд өгсөн ивэл нэгүсэл нь юу юм бодлоо? 7절에 보니까 Дордоор харах юм бол 너는 이제 내 종 다윗에게 이렇게 말하여라. 만군의 여호와가 이렇게 말한다. 내가 양떼를 따라다니던 너를 목장에서 데려와 내 백성 이스라엘의 주권자로 삼았다. 그렇게 말씀하셨죠. за тэгвэл Давидэд өгсөн ивэл нэгүсэл нь юу гэх юм бол 7 дугаар ишлэл дээр байна тийм ээ. Тэгэхээр одоо чи миний бол Давидэд ингэж хэл. Түмэн цэргийн эзэн ийн айлтгата. Би чамайг бэлчээрээс хонин сүргээ даган явхаас чинь авч өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон гэсэн. 아주 보잘것없고 양치기였던 다윗을 이스라엘의 왕으로 하나님 세우셨다는 거죠. За нэг ёсны тийм ээ одоо бусдаас дээр гарах ямар нэгэн одоо онцлог зүйлгүй зүгээр л энгийн хончныг тийм ээ хонин сүрийг дагж явдаг байсан хончныг бурхан Израилийн удирдагч болгосон гэж хэлж байгаа. 그리고 또 두 번째는 뭔가요? 8절에 있습니다. За тэгвэл хоёрдугаарт нь за нэгдүгээрх нь болохоор хончныг удирдагч болгосон бол хоёрдугаарх нь 8 дугаар ишлэл дээр байна. 네가 가는 곳마다 내가 너와 함께 있어 주겠다. За 8 дугаар ишлэл дээр юу хэлж байна гэх юм бол чамайг хаа явсан ч би чамтай хамт байж гэсэн. 내가 너와 함께 있었다. За би чамтай хамт байсан гэж хэлж байгаа. 세 번째는 뭔가요? За 3 дугаарх нь юу юм болов? 네 모든 적들을 내가 내 앞에서 끊어버렸다. 그러셨습니다. Чиний бүх дайснуудыг чинь тийм ээ чамтай хамтаж бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хайсан гэж байна. 네 번째는 하나님께서 내가 내 이름을 세상에서 위대한 사람들의 이름과 같이 만들어 주겠다. 약속해 주셨습니다. За тэгээд дөрөвдүгээрх нь юу гэсэн бэ гэвэл би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно гэсэн. 그러니까 하나님이 베풀으신 은혜가 따로 있다는 거죠. Тэгвэл Давидэд бурхны өгсөн тийм ээ одоо нэгүсэл гэдэг зүйл тусдаа байх нэ. 첫째가 뭐였죠? За нэгдүгээрх нь юу байсан бэлээ? 양떼를 따라다니던 목자였던 사람을 왕 세워줬다는 거죠. За тэгвэл хончныг удирдагч болгосон гэсэн байгаа тийм ээ хаан болгосон. 그 다음에 하나님께서 항상 함께 하셨다. 또 앞으로 함께 해주실 것이다. За тэгээд хоёрдугаар нь болохоор хаа явсан газар Давидыг хаа явсан газар нь бурхан хамт байсан гэж хэлж байгаа. 세 번째는 모든 대적들을 네 앞에서 끊어버렸다. За тэгээд гуравдугаар нь болохоор бүх дайснуудыг нь одоо чиний өмнө тастан хайсан гэж 네 번째는
내 이름을 세상에서 위대한 사람들 이름과 같이 만들어 주겠다 약속해 주셨습니다. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор чиний алдрыг тийм ээ чиний нэрийг дэлхийн агуу хүмүүсийн адил алдартай болгоно гэсэн. 그리고 또 약속해 주셨는데 9절에 За 9-р ишлэлдэр бас ахиад амлалт өгсөн байгаа. 첫째는 내가 내 백성 이스라엘을 위해서 한 장소를 정하고 그들을 심을 것이다. 그들이 자기 처소에서 살고 다시는 옮기지 않게 해주겠다 약속해 주셨습니다. За тэгвэл нэгдүгээрт нь юу гэж нэх юм бол 9-р ишлэлдэр хэлж байна тийм ээ. Би өөрийн ард түмэн Израиль газар тогтоон өгч тэд өөрсдийн нутагта оршин сууж дахин нүүдлэхгүй байхаар тэднийг тэнд суулгана гэсэн. 이건 가나안 땅을 주시겠다는 약속이에요. Энэ бол одоо Канааныг өгнө гэсэн амлалт байна. 두 번째는 9절 마지막에 악한 자들이 이전처럼 그들을 더 이상 해하지 못하게 해주겠다고 약속해 주셨습니다. За тэгээд хоёрдугаар амлалт нь юу байсан бэ гэх юм бол юу гэж нэг юм 9-ийн төгсгөлийн хэсэгдэр урдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болно гэсэн. 세 번째는 10절에 3-р нь 10-р ишлэлдэр 모든 대적들이 다윗에게 굴복하게 만들어 주겠다고 그러셨습니다. 10-р ишлэлдэр юу гэсэн бэ гэх юм бол би чиний бүх дайснуудыг захиргаанд оруулна гэсэн байна. Одоо бүх дайснуудыг нь Давидид одоо захирагдах болно гэж хэлж байгаа. 네 번째는 За дөрөвдүгээрт нь 10절 마지막에 내가 내게 선언한다. 여호와가 너를 위하여 집을 세울 것이다 약속해 주셨습니다. За тэгээд дөрөвдүгээрт нь 10-ын төгсгөл хэсэгтэр байна. Түүгээрч барахгүй эзэн чамд гэр барьж өгнө гэдгийг би чамд хэлнэ гэсэн байна. 다섯 번째는 11절에 다윗이 장수하도록 모든 일이 다 잘 되도록 도와주겠다고 약속해 주셨어요. За тэгээд 11절 한번 읽어보세요. 11절이요. 네네. За 11-р ишлэлийг нь уншия бүгдээрээ. Энэ болохоор Бурхны үг Давидд өгсөн амлалтын 5-р нь байгаа. Чиний өдрүүд гүйцэн чи өөрийн өвөг эцэг өвгөдтэй байхаар явах үед би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна гэсэн. 이것은 그 다윗과 다윗의 후손들에게 축복해 주시는 말씀이에요. Энэ бол Давид болоод Давидын үр удмыг нь тийм ээ одоо ерөөсөн одоо амлалт байгаа. 네. 오래도록 실패하지 않고 잘 되게 해주겠다는 거죠. Давид болон Давидын үр удмыг тийм ээ одоо удаан он жилүүдийн турш одоо амжилттай байх болно гэсэн. 그다음에 여섯 번째는 11절 마지막에 보면 나는 그의 왕위를 영원히 굳게 세워줄 것이다 약속해 주셨습니다. За 16-р амлалт нь юу вэ гэх юм бол 11-ийн төгсгөл дээр хэлж байна. Юу гэсэн бэ гэвэл чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна гэсэн. 다윗의 후손이 이스라엘의 왕들이 되죠. Давидын үр удам тийм ээ Израилийн хаан болно гэсэн. 영적으로는 다윗의 후손으로 오시는 그리스도를 상징해요. Сүнслэгээр үзэх юм бол энэ бол Давидын одоо үр удам гэдэг нь одоо аврагч эрхийг хэлж байгаа. 마지막 7번째 다윗에게 약속하신 것은 12절에 보면은 12-р ишлэл дээр байгаа 7-р нь
다윗의 12절 한번 읽어보시겠어요? За 12 дугаар ишлэлийг уншийе. 12. Тэр надад өргөө босгож би түүний хаан ширээг үрд мөнхөд байгуулнаа. 다윗의 아들을 통해서 성전을 건축할 수 있도록 해주겠다고 약속해 주셨습니다. За тэгвэл Давидын хүүгээр дамжуулан тийм ээ тэр Бурхны өргөөг бариулна гэж хэлж байгаа. 그래서 하나님께서 다윗에게 축복을 약속해 주신 거예요. 이 7가지. За ингэж Бурхан Давидэд 7-гийн амлалтыг өгсөн байна. 13절부터 15절 한번 읽어주시겠어요? 13절부터 예, 우리 남질마 씨 одоо намжилмаа гэж унших нэ. 13절부터 15절. 13-аас 15 дугаар ишлэл. За би түүний эцэг болж тэр миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсныхаа адилаар эс байж өөрийн хайр энергийг түүнээс салгахгүй. Тэгээд би түүнийг өөрийн өргөө, өөрийн хаанчлалд мөнхөд суулган түүний хаан ширээ мөнхөд тогтно гэвэ. Натан эдгээр бүх үг ба үйлдэлийн дагуу Давидэд айлтглаа. 네, 하나님께서 나단을 통해서 다윗에게 축복하신 말씀입니다. За Бурхан тийм ээ одоо Натанаар иш үзүүлэгч Натанаар дамжуулан Давидэд хэлсэн үгс байна тийм ээ. 내가 다윗의 아버지가 되고 다윗에게 주는 것을 빼앗지 않겠다고 약속해 주셨어요. За тэр юу гэсэн бэ гэх юм бол би түүний эцэг болоод одоо тэр миний хүү болж би түүнд өгсөн зүйлийг одоо түүнээс холдуулахгүй гэсэн байгаа. Тэр өөрийн хайр энергийг холдуулахгүй гэсэн байгаа. 다윗의 왕위가 영원히 서게 될 것이다. 약속해 주셨습니다. Тэгээд Давидын хаанчлалыг мөнхөд суулгана гэсэн байна. 그래서 다윗이 16절부터 마지막 절까지 하나님께 감사하는 기도를 드렸는데요. За тэгээд 16-аас эхлээд 27 дуусах хүртэл нь ерөөсөө Давидын талархлын залбирал байгаа. 예, 16절부터 27절까지 우리 남수레자우 씨 좀 읽어주시겠어요? За дуустал нь 16-аас 27 хүртэл наан ягч уншиж өгөөрэй. Тэгээд Давид хаан явж эзний өмнө суугаад эзэн бурхан минь ээ, би хэн болоод миний гэр юу болоод та намайг энэ хүртэл авчирсан бэ? Гэлээч энэ нь таны мэлмэд өчүүхэн зүйл байсан бурхан минь. Та зарцынхаа гэрийн аз ирээдүйн тухай агуу зүйлийг айлтлаа. Эрхэм дээд хүний хэмжүүрээр та надад хандлаа. Эзэн бурхан минь, таны зарцад өгсөн хүндлэлийн талаар Давид үүнээс өөр танд юу хэлэх вэ? Та өөрийн зарцыг мэддэг үлээ. Өө эзэн минь, та зарцынхаа төлөө энэ бүхнийг агуу зүйлийг ухааруулан та зүрх сэтгэлийнхаа дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ. Өө эзэн минь, бидний жихээрээ сонсон бүхний дагуу тантай адил хэн ч үгүй бөгөөд танаас өөр бурхан байхгүй үлээ. Таны ард түмэн Израильтай хэн адил үлээ. Ард түмнээ болгон чөлөөлөхөөр бурхан минь явж өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египтээс золин авч агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн өөртөө нэр алдрыг авсан тийм бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ? Учир нь та өөрийн ард түмэн Израилийг мөнхөд өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд эзэн та тэдний бурхан болжээ. Тиймээс одоо эзэн бурхан минь, та өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үгийг тань дагуу энэ үүрд огтож та айлцснараа үйлдэх болтугай. Тийхүү таны нэр бэхжиж мөнхөд агуу болж Израилийн бурхан төв түмэндийн эзэн нь Израилийн бурхан билээ гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэрч таны өмнө бэхжих болно. Бурхан минь ээ, та зарцтай гэрийг барьж өгнө гэдгийг илчилсэн тул зарц таны өмнө залбирах боломжийг олсон билээ. Эзэн та бурхан бөгөөд та энэ хүү сайныг өөрийнхөө зарцад амласан билээ. Тэгэхээр зарцынхаа гэрийг
өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөхөн таны таал нийцэг. Учир нь эзэн минь та ерөөсөн агаад тэр нь мөнхийн ерөөл болсон билээ. 네, 아멘. 감사합니다. 다윗이 하나님께 감사 기도를 드렸는데요. Давид бурхны өмнө талархлын залбирал өргөж байна тийм ээ. 제가 누구이며 제 집이 무엇이기에 저를 여기까지 인도하셨습니까? 그랬죠. 16절에. 16 дугаар эшлэлээр харахад бурхан эзэн бурхан минь би хэн болон миний гэр юу болоод та намайг энэ хүртэл авчирсан юм бэ гэж байгаа. 자기가 참 부족한 사람이고 참 이름 없는 아무도 알아주지 않는 사람이었다는 것을 다윗이 알고 있는 거죠. Ямар ч юу гэдэг өөрийгөө тийм ээ одоо дутагдaltaа доороо ийм хүн гэдгээ Давид өөрөө мэдэж байгаа. 하나님께서는 그 유명한 사람, 잘난 사람 좋아하지 않으시는 것 같아요. Ер нь ингээ хараад байгаа бурхан нэг айхтар тэр алдартай, тэр амжилттай сайн яваа хүмүүст нэг тийм одоо юу гэх сайн байгаад байдаггүй юм шиг байгаа. 여러분들은 유명하세요? Та нараас алдар нэр хүндтэй юу? 우리 맨드바이러 씨는 어디 가셨어요? Миндээр хайцсан бэ гинэ. 몽골은 유명한가요? Монгол алдартай юу? 뭐 Чингис хаан гэжсэн л алдар байгаа. 아니에요. 징기스칸도 아는 사람들이 많지 않아요. Бас яг Чингисгээ ярих юм бол бас мэддэг хүмүүс цөөхөн гинэ. 우리 한국에서는 몽골 잘 모릅니다. 거의 몰라요, 몽골에 대해서. Солонгос ингээд монголчуудын талаар монгол гэдээ ярих юм бол Монголын талаар мэдэхгүй хүмүүс их байдаг. 몽골 분들이 한국에 많이 온다는 정도만 알고 있어요. Зүгээр монголчууд бол Солонгост их байдаг, их ирдэг гэж л мэддэг болохоос ш. 몽골이 어딘지도 몰라요. Монгол хаана байдгийг мэддэггүй. 10명한테 물어보면 9명은 모를 거야, 아마. Магадгүй 10 хүний 9 нь мэдэхгүй байхаа Монгол хаана байдгийг. 몽골이 어디 있는지. Хаана байдгийг нь. 우리 한국은 사람들이 알아주나요? Солонгосыг хүмүүс хэр мэддэг бол? 얼마 전까지만 해도 한국 어딘지 몰랐습니다, 사람들이. Саяхны хүртэл Солонгос хаана гэдгийг барыг хүмүүс мэддэггүй байсан. 한국 사람, 중국 사람, 일본 사람 구별하기 힘들잖아요. Солонгос, Хятад, Япон хүмүүсийг хооронд нь ялгахад бас тийм амар биш тийм ээ. 여러분 구별하실 수 있으세요? Та нар хараад ялгах чадах уу? 저 사람 한국 사람이다. 저 사람 일본 Энэ 사람이다. Солонгос хүн, энэ Хятад хүн байдаг л. 근데 한국 사람들은 알아요. Гэхдээ Солонгосчууд өөрсдөө мэддэг. 여러분들도 아실 수 있죠. Магадгүй та нар ч гэсэн хараад бас мэддэг байж болох юм тийм ээ, мэдж магадгүй. 저 사람 몽골 사람이다. Энэ хүмүүс энэ манай монгол хүн байж тэгэл. 저 사람 일본, 저 사람은 중국 사람이다. Тэр Япон, тэр Хятад гэдэг. 몽골 사람은 분명히 알 수 있죠. Монгол хүнийг бол шууд ялгах чинь тийм ээ. 하나님께서 다윗을 선택해 주시고 다윗에게 축복해 주셨잖아요. Бурхан Давидыг сонгож, тийм ээ, сонгоод тэгээ Давидыг өрөөсөн. 이 다윗이 무슨 말을 더 하겠습니까? 그랬어요. За тэгээ Давид энэ дээр юу хэлсэн бэ гэх юм бол 18절에 18 дугаар ишлэлдэр тийм ээ, Давид танд өөр илүү юу хийх чадах билээ гэж хэлж байгаа. 19절에서는 주님의 뜻대로 모든 일을 다 하십시오. 그랬어요. За тэгээд 19 дугаар ишлэлдээс харах юм бол эзэн минь өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу эдгээр бүх агуу зүйлсийг одоо өөрөө хийгээрэй гэж хэлж байгаа. 20절에서는
주님 같은 분이 없으시고 주님 외에는 참 신이 없으십니다. За тэгээд 20 дугаар ишлэл дээр болохоор юу гэж байна гэх юм бол эзэн тантай адил хинч байхгүй танаас өөр ямар ч бурхан байхгүй лээ гэж хэлж байна. 21절에서는 이스라엘 백성들처럼 하나님께 복을 받은 백성들이 어디 있습니까? 그랬죠. За тэгээд 21 дугаар ишлэл дээрээс харах юм бол таны ард түмэн Израильтай адил бурхнаар өрөөгдсөн улс хаана байна вэ гэж асууж байгаа, хэлж байгаа. 여러분 저희들도 이스라엘 사람들입니다. Бид нар ч гэсэн Израиль тийм ээ. 영적 이스라엘 백성들이 되었어요. Бид нар сүнслэг Израильчууд болсон байгаа. 하나님께서 저희들을 얼마나 사랑하시는지 우리는 다 알 수 없습니다. Бурхан биднийг хичнээн их хайрладаг вэ гэдгийг бид нар бүгдээрээ сайн мэдэхгүй. 영원히 주님의 백성으로 삼으신 것을 감사합니다. 22절에 또 말했죠. За тэгээд мөнхөд тийм ээ одоо 22 дугаар ишлэл дээр та өөрийн одоо Израилийн одоо өөрийн ард түмнийг мөнхөд өөрийнхөө болоод сонгосонд баяр талархаж байна гэж байгаа. 하나님께 감사하는 기도입니다. Энэ бол Бурханы өмнө талархаж байгаа талархлын залбирал юм аа. 23절에는 하나님께서 말씀하신 대로 이루어 주실 것을 믿습니다. 그런 기도입니다. За тэгвэл 23 дугаар ишлэл нь юу гэж байна вэ гэвэл Бурхан та өөрийн айлдсан үгийн дагуу одоо хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн одоо залбирч байна. 우린 그걸 기억해야 됩니다. Бид нэр үүнийг маш сайн санаж ах хэрэгтэй. 하나님께서는 말씀하신 대로 반드시 이루시는 분이시다. 행하시는 분이시다. Бурхан хэлсэн бол хэлснийхээ дагуу заавал биелүүлдэг, хэрэгжүүлдэг тийм ээ ийм бурхан байна. 그 사람이 어느 나라 사람이든 어디 민족이든 많이 배웠던 배우지 못했던 그것은 중요한 문제가 아닙니다. Тэгвэл тэр хүн ямар ч улс байсан, улс үндэстэн байсан, ямар ч хүн байсан тэр нь асуудал болохгүй байна. 하나님은 성경에 약속하신 대로 반드시 이루시는 하나님이시다. Бурхан бол Библиэлд амласныхаа дагуу заавал биелүүлдэг. 우리 확실히 기억해야 됩니다. Бид нэр үүнийг маш сайн тийм ээ одоо санаж ах хэрэгтэй. 하나님께서 영광을 다 받아 주십시오. 24절에 말했습니다. За 24 дээр Бурхан та бүх алдрыг аваач гэсэн. 그리고 또 주님의 종의 집이 주님 앞에 굳게 서게 해 주십시오. 기도했습니다. За тэгээд Бурхан таны өмнө өөрийн одоо боол болон өөрийн боолын гэрийг баттай одоо барьж босгож өгөөч гэж зогсоож өгөөч гэж байгаа. 하나님께서 약속하신 말씀을 듣고 제가 기도할 마음이 생겼습니다. 25절에 말했죠. За тэгээд 25 дээр Бурхан надад амлсныг сонсоод би таны өмнө залбирч байна гэсэн байгаа. 주께서 이 좋은 것을 종에게 주실 것을 약속해 주셨습니다. Эзэн та эдгээр сайн зүйлийг өөрийн боолдоо амласан билээ гэж байна. 저는 하나님 주시는 복을 영원히 누릴 것을 확신합니다. Тэгэхээр би таны өгсөн энэ өрөөлийг тийм ээ мөнхөд үргэлжлэж одоо үргэлжлэх болно гэдэгт энэ итгэж байна гэдэг хэлж байгаа. 다윗의 그 신앙입니다. Энэ бол Давидын итгэл. 그런 확신을 가지고 있는 거예요, 다윗은. Тэр Давид бат итгэлтэй байж байна. 18장 보겠습니다. За ингээ 18 дугаар бүлэг. 다윗의 통치인데요. 다윗의 통치. За энэ нь болохоор Давидын одоо захир одоо юу гэдэг хаанчлалын тухай гарч байгаа. 1절부터 6절. 1-ээс 6 дугаар ишлэл. 예. 앵커바이러 씨. 1절부터 6절 읽어 주시겠어요? 1-ээс 6 дугаар ишлэл. Дараа нь Давид филистичүүдийг тохиж номхдоо. Тэрээр филистичүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авав. Тэрээр Маобыг ялсан Маобчууд Давидын харьяат болж алав овчуур түлэх болов.
Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хадад Безерийг Ефрат мөрний хүндэд ноёрхлоос сэргээхээр Хамаатад эрэхтэн цохив. Давид түүний 1000 зэрэг 7000 морьтон 20,000 явган цэргийг олздан авчээ. Давид 100 тэрэгний морьдыг үлдээгээд үлдсэн бүх тэрэгний морьдын шүрмсийг тасджээ. Дамаскын арамчууд Зобагийн хаан Хадад Дезарта туслахаар ирсэнд Давид арамчуудаас 22,000-ыг цохив. Тэгээд Дамаскын арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж арамчууд алба гулчууд төлдөг Давидын заснаар болов. Ийхүү Давидын явсан газар бүрдэн эзэн түүнд туслав. 네. 네. 다윗이 그 주변 그 여러 나라들을 정복했습니다. Давид 90 тойрны тийм ээ одоо 90 тойронд байсан тэр улс орнуудыг эзэлсэн. 첫째는 그 1절에 블레셋 사람들. За нэгдүгээрт нь болохоор Филистичүүдийг ялсан байна тийм ээ. 블레셋은 그 당시에 강력한 그 국가였습니다. Филист бол тэр үедээ маш хүчрхэг улс орн байсан. 예, 이스라엘 남쪽에 위치한 나라였죠. Израилийн өмнөд одоо хэсэгт оршдог улс байгаа. 저 유럽에서 지중해를 건너서 건너온 민족입니다. Европоос тэр дундад тэнгис рүү одоо юу гэдэг давж ирсэн ийм одоо улс байгаа. 지중해를 뭐라 그래요? 지중해? дундад тэнгис, газар дундын тэнгис. 어렵네요. 그 지중해를 건너온 그 해양 세력이에요. 해양 세력. Тэд нар болохоор газар дундын тэнгис тийм ээ. Газар дундын тэнгисийг гаталж ирсэн тэр одоо усан цэргийн одоо айрм нь одоо маш их хүчрхэг тийм газар. 아주 호전적인 이 싸우는 거, 전쟁을 좋아하는 그런 호전적인 민족입니다. Ерөнхийдөө тэр дайн тулаанд гарсан одоо ийм үндэстэн ард түмэн байгаа. 이 국경을 맞대고 있어요. 이스라엘과. Израильтай яг ингэж одоо хиллэж оршиж байгаа. 제일 괴롭히는 사람들은 이 국경을 맞대고 있는 사람들이 제일 괴롭힙니다. За улс орныг тийм ээ одоо хамгийн их зовоодаг улсууд нь хаана байдаг вэ гэх юм бол нөгөө яг хиллэж байгаа тийм ээ одоо ингэж хиллэж оршиж байгаа тэр улс орнууд их хамгийн их зовоодаг байна. 몽골을 괴롭히는 사람들이 누군가요? Монголыг зовоодаг улс хаанах вэ? 한국 사람들 괴롭히나요? Солонгосчууд зовоогоод байна уу? 중국 사람들. Хятадууд тийм ээ. 러시아 사람들. За Оросч гайгүй. 그 국경을 맞대고 있는 사람들이 우리를 괴롭히는 거예요. Яг нөгөө хиллэж байгаа улс орнууд маань одоо тийм ээ биднийг зовоодаг байна. 우리 한국은 누가 괴롭힙니까? Тэгвэл Солонгосыг хэн зовоогоод байна ээ? Өмнөд Солонгосыг. 네, 북한이 있잖아요. 네. Хойд Солонгос тийм ээ. 바다 건너 중국. За жоохон хил юу далай жоохон гатлал юм бол хятадууд байгаа. 중국이 한국을 한 900번 쳐들어왔어요. Хятадууд Солонгос руу бараг 900 удаа дайрч довтолж байсан. 근데 빼앗지 못했죠. Гэхдээ тэд нар бол булааж авч чадаагүй. 바다 건너 일본이 있습니다. За тэгээд далай гатлах юм бол цаана дахиад бас Япончууд. 일본이 한 100번 쳐들어왔어요. 100번. За 100번 이상. 100 гаруй удаа Япончууд Солонгос руу дайрсан. 근데 일본이 한국 땅을 자기 땅으로 만들지 못했어요. Хэдийгээр дайрч довтолж эзэлжсэн түүх байгаа гэсэн одоо бол юу гэдэг өөрийн болгож чадаагүй байх нэ тэр. 몽골은
땅을 잘 지켰나요? Монгол улсаа сайн хамгаалж чадсан уу? 한국도 땅을 많이 잃어버렸습니다. Солонгос ч гэсэн мэдээж газраа маш их алдсан. 저 위쪽으로 다 그 한국 땅이 큰 땅이었는데 많이 뺏겼죠. Солонгос төр одоо хойд зүгээр дээгүүр хойд зүгээр бол маш их одоо том газар нутагтай байсан. Даанч бүгдийг нь алдсан. 몽골도 많이 뺏겼죠. Монгол ч гэсэн газар нутгаа бас нэлээд алдсан шүү дээ. 러시아가 뜯어먹고 За Орос 중국이 одоо 뜯어먹고. халтаж аваад Хятад аваад 다윗은 하나님께서 이 주변의 나라들을 다 정복하게 만드셨어요. тэгвэл бурхан Давидыг тиймээ тэр Израилийн эргэн тойронд байгаа улс орнуудыг эзэлж авахар одоо түүнийг удирдсан байгаа. 남쪽에 이 블레셋 세력, За тэр Филистичүүд 또 이전에는 이 동쪽에 모압 왕 за тэгээд Моабчуудыг 큰 세력입니다. Моаб бол маш их бас тийм ээ одоо хүчирхэг. 그 다음에 저 북쪽에 3절에 소바 왕 하다데셀. За тэнгүүтээ тэр Зобагийн хаан Хададезер 쳐들어가가지고 4절에 보니까 병거 1000대, 기마병 7000명, 보병 2만 명을 빼앗았다 그랬죠. За тэгээд дөрөвдүгээр эшлэл дээр нь харах юм бол Давид түүнээс 1000 тэрэг 7000 морьтон 20000 явган цэргийг олзлон авав гэсэн байна. 그리고 병거는 100대 말만 남기고 나머지 모든 말들은 발에 힘줄을 끊어버렸어요. За тэгээд Давид 100 тэрэгний морьдыг өөрсдөө үлдээгээд үлдсэн бүх тэрэгний морьдын шүрмсийг нь тасалжээ гэсэн байна. 말에 그 힘줄을 끊어버리면 어떻게 됩니까? За морины тэр шүрмсийг нь тасалжуул яах вэ? 우리 몽골 분들은 잘 아시겠네요. Монголчууд бол маш сайн мэднэ тийм ээ. Мэдхэн тийм ээ. 말 그 힘줄 끊어버리면 말이 달릴 수 있나요? Шүрмсийг нь тасалжуул морь давхиж чадах уу? 저는 잘 모르겠는데. 예. Би бас сайн мэдэхгүй байна. 맨들바이러 씨, 말 Аминдэр 힘줄 끊으면 말이 힘을 쓸 수 있는가요? морины нөгөө нэг юуг шүрмсийг тасалжуул морь давхиж чадах уу? Yok. 네 못한다고. 힘줄 끊는 건 어디 힘줄을 끊는 거예요? За тэгвэл энэ шүрмс таслах гэх юм бол хаана шүрмсийг таслах юм бэ? 뒷다리인가요? Хойд хөлн юм болов? 네? Яасан гинэ? 뒷다리? Хойдлын хөлн юм болов гинэ? Борив нь одоо хаана идэм бол та? 아하. 그 말이 힘쓸 때 뒷다리 가지고 힘을 쓰잖아요. морь давхихтаа хойдлын хоёр хөл нь их одоо хүчтэй төлөвлөлт өгдөг үедтэй гинэ. 힘줄을 다 끊어버렸다 그랬어요. Тэгээд энэ юу тийм ээ тэр шүрмсийг нь тасалсан гэж хэлж байгаа. 그 다음에 5절에는 다마스쿠스 아람 나라 다마스쿠스 소바왕 아람 나라 아람 왕이 소바 왕을 도우러 왔다가 실패했습니다. За тэгсэн 5 дугаар ишлэлээр харах юм бол Дамаскын нөгөө армайчууд тийм ээ тэр Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирж байгаа бас одоо бүртэлгүүцсэн байгаа. 다윗이 그 아람 사람 22,000명을 죽였다 그랬습니다. За тэгээд Давид юу гэсэн бэ гэх юм бол арменчуудаас 22,000 хүнийг хороо өгсөн байна. 이건 굉장히 그 많은 사람이 죽은 거죠.
маш их олон одоо хүнийг алсан байгаа. 예, 이 당시에 22,000명이 죽었다고 하는 것은 예, 그 나라 망한 거예요. 22 мянган хүн гэдэг маань одоо тэр үед бол тийм ээ одоо бараг л улс орн нь мөхлийн хэмжээд хүрэхээр хэмжээний тийм их тоо. 그래서 하나님께서 이 아람 나라는 그 이스라엘 북쪽에 있는 나라입니다. Тийм учраас энэ Арам гэдэг маань Израилийн тэр одоо хойдгуур оршдог улс байгаа. 예, 7절부터 13절에서는 다윗이 이 빼앗은 거 여러 나라들로부터 빼앗은 거 다 하나님께 바쳤습니다. 13절까지. 네네. 네. За 7-оос 13 дугаар ишлэл болохоор энэ улс орнуудаас тийм ээ эзлэж олзолж авсан зүйлсээ тэр бурхны өмнө өргөж байгаа. 우리 난슬마 씨 За Нансалмагч 7절부터 13절 읽어볼까요? 7-оос 13 дугаар ишлэлийг уншаарай. Хададезерийн түшинтэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж Иерусалим руу авчирлаа. Бас Хададезерийн хотууд болох Тибхат болон Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис багнууд болон хүрэл сав суулгыг цогцож хийв. Хэд хүртлээ 13. Зобогийн хаан Хададезерийн бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоо сонсоод Давид хаан руу түүнтэй мэдчилж Хададезерийн эсрэг тулан ялсанд баяр хүргэхээр өөрийн хүү Хадомрамыг илгээв. Учир нь Хададезер Тоотад дайтаж явсан билээ. Доороо малт мөнгө хуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав. Идом, Моб, Аммоны хөвгүүд, Филистчүүд болон Амелек зэрэг бүх үндэстнээс авчирсан мөнгө алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн эзэнд зориулжээ. Үүнээс гадна Зерегийн хүү Абишай давалт хүндэд 18 мянган идомчуудыг алжээ. Тэгээд тэрээр идом газар бүр эзэн 계속 읽으세요. 13-аа та уншаад дуусах 13 дугаар ишлээ. Уншихгүй 13-аа уншиж дуусаагүй байтал тасалдчихлаа Нансалмагч. 13. тэгээд тэрээр идом цэргүүдийг тавьж бүх идомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд эзэн түүнд туслав. 네. 자. 13절까지 읽었습니다. 못 따라갔네. 11절 보고 있었는데. 예. 그래서 다윗이 북쪽 그 하다레셀의 신하들이 갖고 있던 금방패들을 빼앗아서 예루살렘에 가져왔죠. 자, 7-р ишлэлээрээс харах юм бол Хададезерийн одоо туслахууд төшмөдүүд болон тийм ээ тэдний барьж байсан алтан бамбайг нь Давид одоо Иерусалим руу авчирсан гэж байгаа. Иерусалим руу авчирсан. 또 그 하다레셀에게서 많은 놋을 빼앗아 왔습니다. За тэгээ Хададезераас одоо маш их хүрэл авчирсан. 그 놋이 뭔지 아시는가요? 네, 그렇죠. 그 놋을 가지고 솔로몬이 그 성전 앞에 큰 기둥 2개를 만들었죠. За тэгээд тэр авчирсан хүрлээр нь Соломон тийм ээ тэр Соломоны сүмийн өмнө одоо маш том 2 одоо хүрэл багныг барьдаг. 그 물을 담는 바다와 녹그릇들도 그 솔로몬이 다 나중에 만들었습니다. За тэгээд тэр хүрлээр бас баган бариад зогсохгүй хүрэл тэнгис болон хүрэл сав суулгуудыг хийсэн гэж байна. Тэнгис гэдэг нь болохоор усны бас одоо том сав байх. 다윗에게는 그 금과 은과 놋으로 된 온갖 그릇들이 있었다고 10절에 말씀하셨어요. За 10 дугаар ишлэлээр харах юм бол Давид тийм ээ одоо маш их алт мөнгө гуйлаар хийсэн
янз бүрийн идэллүүдийг авчрав гэсэн одоо идэллүүд авчирж өгсөн байна. 다윗이 그것들을 거룩하게 구별해가지고 에돔, 모압, 암몬, 블레셋, 아말렉 이런 여러 종족들로부터 가져온 은금을 여호와께 바쳤다 그랬습니다. За тэгээд 11-р эшлэлээр харах юм бол Эдом, Моаб, Амоны хөвгүүд, Филистчүүд болон Амлек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн эзэнт зориулжээ гэсэн байна. 여러분 같았으면 어떻게 하셨을 것 같아요? Хэрвээ оронд нь та нар Давидын оронд байсан бол яах вэ бэ? 그거 다윗이 내 것으로 삼아도 되는데 하나님께 바쳤어요. Давид түүнийг тийм ээ юу гэдэг олзож авсан юм чи өөрөөр болгож болох байсан. Гэтэл тэр Давид тийм ээ түүнийг бурханд өргөсөн байна. 멘드바엘이 뭐라고요? Минбаярах яасан гэнэ? 아우니가서 그랬다. 집을 드린다고. 그쪽에서. 왜 11조만 드려요? 12조, 13조 드려야 되는 거 아닌가요? Хэрвээ бид нар дайнаас тийм их олж орсон бол зөвхөн 11-ийг өргөж бас яах нь те 11, 12 ч юм уу эсвэл 13-ыг өргүүл бас зүгээр шүү дээ те. 다윗이 이거 다 하나님께 다 드렸어요. Давид үүнийг бүгдийг тийм ээ бурханд өргөсөн. 그 역대하 이제 마지막에 가면 다윗이 죽을 때 그 다윗의 재산이 공개됩니다. Давид шаштрын дид номны төгсгөл рүү харах юм бол Давидыг өөхөх үеэр тийм ээ тэр одоо түүний хөрөнгөний хэмжээ нь одоо маш одоо ил болдог байгаа. 다윗의 재산이 공개돼요. 성경에 보면. Давидын хөрөнгө одоо ил болдог. 어마어마한 재산을 가지고 있었습니다. Тэр маш их одоо хөрөнгөтэй байсан байна. 하나님께서 다윗에게 쌓을 곳이 없도록 많이 부어 주셨어요. Бурхан Давидэд үнэхээр өдөртөө хадгалж агуулах газаргүй болтол нь хангаж өгсөн байна. 욕심을 낸다고 얻어지는 게 아니라 그랬잖아요. Тэгвэл бид нэр тийм шунлаа гэд бид нэр түүнийг олж авч чадахгүй гэсэн гэж хэлж байсан байгаа. 야고보 4장 4절 아까 읽었잖아요. Яков 4:4 дээр байгаа. 하나님께서 주셔야 되는 겁니다. Бурханд өгөх хэрэгтэй. 그다음에 우리 13절까지 읽었는데요. 수루야의 아들 아비새가 에돔 사람 18,000명을 죽였다 그랬죠. За тэгсэн чинь 12 дугаар ишлэлдэр Зеруагийн хүү Абишай Давс хүндэд 18,000 Эдомчуудыг алсан гэж байгаа. 에돔 사람을 다윗의 종으로 삼았다고도 말씀하셨습니다. За тэгээд Эдомчууд Давидын боол болов гэсэн. 다윗이 어디로 가든지 여호와께서 이기게 하셨다 말씀하셨죠. За тэгээд Давид явсан газар бүрт эзэн хамт байж түүнийг одоо ялалтанд хүргэж яваа гэсэн байгаа. Бурхан туслав гэсэн. Эзэн түүнд туслав гэсэн байгаа. 하나님께서 왜 다윗에게 이런 은혜를 베풀어 주셨을까요? Бурхан яагаад Давидэд ийм ивэлийг өгсөн юм болов? 사도행전 13장 22절에서 말씀하셨죠. 사도행전 13장 22절. Үйлс 13:24. 이거 말하시? 사도행전? 네, 13장 22절. 22 шүү. 13:22. Инквайр гэж уншнаа. 이거 보세요. 13장 22절. Үйлс 13:22. Тэгээд бурхан түүнийг тэдэнд Давидыг хаан болгож өгсөн түүний тухай тэрээр гэрчилж
бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлээ минь дагуух хүн Исесийн хүү Давидыг би олсон гэсэн байдаг. 네. За. 이세의 아들 다윗을 만나니 내 마음에 맞는 사람이다. 그러셨죠. За, Есийн хүү Давидыг би оллоо гэсэн байна. Тийм ээ. Тэгвэл миний зүрх сэтгэлийн дагуух хүн Есийн хүү Давидыг би оллоо гэсэн. 이건 이제 사무엘상 13장 14절에 있는 말씀을 인용한 거예요. Самуэль 1-р Самуэлийн 13장 14절. 13-ын 14 дээр хэлсэн ишлэлийг одоо энэ ч Үлс ном дээр ашигласан байна. 하나님 마음에 맞는 사람이었다는 게 다윗은. Тэгвэл Давид бол Бурхны зүрх сэтгэлд нийцсэн хүн байх нэ. 여러분 마음에 맞는 사람 있나요? Та нарын зүрх сэтгэлд нийцсэн хүн байдгүй. 네. 그런 사람이 쉽지 않습니다. Тийм хүн бол амар биш. 친한 사람하고 친한 사람이 있는가 하면 내 마음에 딱 맞는 사람. 다르죠? За дотн хүн эсвэл яг миний сэтгэлд нийцсэн хүн гэдэг үзэх юм бол энэ хоёр маань өөр тийм ээ. 마음에 맞는 사람은 어떤 사람일까요? Тэгвэл сэтгэлд нийцсэн хүн гэж хин юм бэ? 믿을 수 있는 사람. Энэ бол итгэж болох хүн. 저 사람은 틀림없다. Энэ хүн бол одоо үнэхээр гарцаагүй мөн. 또 내 마음을 기쁘게 해주는 사람. За бас миний сэтгэлийг тийм ээ баяртай, тааламжтай байлгаж чаддаг хүн. 속이 다 시원하다. Ястай нэр сэтгэлд нийцсэн үнэхээр сайхан байна. 몽골에도 그런 표현이 있나요? 속이 시원한 그 사람한테 일을 맡겼더니 일이 참 잘 됐어. 야, 나 속이 다 시원하다. 그런 거 없나요? 그럼 뭐라고? 그렇게까지는 표현은 안 하고. 네. 그런 그 사람은 믿음직하다 그런 식으로. 아, 그래요. 그런 정도면은 그 좋은 칭찬인가요? 그렇죠. Одоо ямар нэгэн зүйлийг нэг хүн даалгачаад энэ хүн ястай итгэж болохоор хүн шүү гэж бид нэр ярьдаг тийм ээ. Хамаг юмаа даалгаж хийлгэж болохоор гэж хэлдэг тийм үү? Энэ бол 한국 사람들은 тийм ээ. 한국 사람들은 그 사람한테 일을 맡기면 다 속이 다 시원해진다. 그렇게 표현합니다. За гэтэл солонгосчууд юу гэж нэг юм тэр хүнд ингээ хамаг ажиллаа даалгачих юм бол одоо ингээд ажиллаа даалгачих юм бол сэтгэл ингээд бүр ингээд юу гэдэг амарчлаа, тайвширчлаа гэх юм уу нэг тиймэрхүү утгаар хэрэг хэлдэг байна. 성경에도 말씀하셨어요. Библиэлд гэсэн тийч хэлсэн байгаа. 뜨거운 여름에 얼음 냉수와 같은 사람이다. 더운 여름에 얼음 халуун зуунаар мөстөө хүүтэн ус ууж байгаа юм шиг тийм хүн гэж. 속이 시원하게 해주는 사람. Одоо яг солонгос үгийг нь магчлах юм бол дотрийг нь сэрүүцүүлж байгаа хүн гэж хэлээд байгаа байхгүй юу? Бид нэр болохоор одоо юу гэдэг бүх юм итгэж даатгаж болох хүн ч юм уу эсвэл санаа амар түүнд даатгаж болох хүн гэж утгаар хэлгээд. 하나님의 마음을 시원하게 해주는 사람. Энэ тэгвэл Давид бол Бурхны сэтгэл зүрхийг тийм ээ одоо сэрүүцүүлж солонгос хэллэгээр одоо үгээр нь орчуулах юм бол сэрүүцүүлж манайхаар бол Бурхны сэтгэлийг амрааж Бурхны сэтгэлд яг таг нийцүүлж өгдөг хүн гэж хэлж байна. 6절에도 말씀하셨어요. 6 дугаар ишлэл дээр ч гэсэн хэлсэн байгаа. 다윗이 어디로 가든지 하나님께서 이기게 해주셨다. Бурхан яаж ч тийм ээ Давидыг яралтанд хүргэсэн гэж. 저도 마찬가지고 여러분들에게도 그런 축복이 있기를 바랍니다. Би ч гэсэн адилхан та бүхэн ч яг адилхан юм гайхалтай Бурханы өрөөл байхыг хүсэж байна. 어용 씨 14절부터 17절 읽어 주시겠어요? За 14-өөс 17 оюун ихч уншаарай. Ийхүү Давид бүх Израилийн хаан бол тэрээр ард түмний зөв тодорхой засаглав. Зээр
Ахилтгийн явц хэргийн дэнжин ахилтгийн ихой шапат бичээ ахилтгийн гадаах болон авиторийн ахимэлдэг нар тахил шавшаа нар гүйш бол Яходагийн бэнэн хэрэгчүүд ба пилотчүүд захис Давидын хөвгүүд хааны хажууд хүчмэл болов. 네. За. 다윗이 모든 백성에게 공평과 정의를 베풀었다고 말씀하셨습니다. За энэ дээр харах юм бол Давид бүхий л одоо Израилийн ард түмнийг түүнийг ард түмнийг зөв болон шударгаар удирдаг гэсэн байна. 우리도 그 공평과 정의를 베푸는 사람들이 돼야 됩니다. Бид нэр ч гэсэн зөв болоод тийм ээ шударгаар удирддаг. Шударгааг үйлддэг хүн болох хэрэгтэй. 모든 일을 공정하게 일을 처리해야 됩니다. Бүх асуудлыг тийм ээ одоо зөв шударгаар одоо хариуцах хэрэгтэй. 나하고 가까운 사람이다. 내가 친한 사람이다. 그렇게 해서 봐주는 게 있어서는 안 됩니다. Энэ бол надтай ойр дотн харилцаатай байдаг. Энэ миний дотны хүн шүү гэж тал засаж харж болохгүй байх нь. 또 정의로워야 됩니다. Шудраг байх хэрэгтэй гэж. 성경에 맞지 않는 것은 다 잘못된 거예요. Библиэлд нийцэхгүй л байх юм бол энэ бол бүгдээрээ буруу юм аа. 우리는 이 일이 잘 되는 게 목표가 아닙니다, 여러분. Бидний хувьд бол бидний хийж байгаа ажил маань сайн амжилттай байх нь мэдээж зорилго биш. 성공했느냐? Харин ажил амжилттай бол сайн болсон уу? 돈을 많이 벌었느냐? Мөнгө их олсон уу? 좋은 학교에 입학했느냐? Сайн сургуульд сурсан уу? 좋은 직장에 취직을 했느냐? Сайн ажил тийм ээ сайн газар одоо ажилд оруулсан уу? 결혼을 잘 했느냐? Сайн зөв хүнтэйгээ гэрэлсэн үү? 그게 우리의 목표가 아닙니다. Эдгээр бүх зүйл бол бидний нөгөө зорилго маань биш юм аа. 그럼 목표가 뭐냐? Тэгвэл бидний яг үндсэн зорилго юу юм бэ? 하나님의 뜻대로 되기를 바랍니다. Бидний үндсэн зорилго бол Бурхны хүслээр болохыг л тийм ээ одоо хүсэх байна. 실패를 해도 좋고 Яалагдсан ч зүгээр 매를 맞아도 좋고 ташуурдуулсан ч зүгээр 감옥에 갇혀도 좋은 것이고 шоронд хоригдсон ч зүгээр 죽어도 그건 좋은 것이다. үхсэн ч энэ маань биднэрт тийм ээ одоо сайн байх нэ. 하나님께서 하나님의 뜻대로 되기만 원합니다. Бидний хүсэл зорилго бол зөвхөн бидний хүслээр биш нэ Бурхны хүслээр Бурхан таны хүслээр болохыг хүсэж байна гэдгээл хүсэх нь л одоо энэ Бурхны хүсэл байна. 성경대로 되지 않은 것은 다 죄예요. 잘못된 겁니다. Библийн дагуу болохгүй байна, хийхгүй байна гэдэг маань бүгдээрээ гин бөгөөд буруу зүйл байна. 성경대로 되지 않은 것은 나는 용납할 수 없다. Библийн дагуу биш бол би түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг. 그걸 분명하게 해야 돼요. Үүнийг бид нар маш тодорхой болгох хэрэгтэй. 우리가 지금 하고 있는 이 일은 그게 제일 중요한 겁니다. Бидний хийж байгаа энэ ажил маань одоо маш их чухал. 교회를 크게 짓고 사람들이 많이 모이고 그게 목표가 아니다. Чуулган маш том чуулган байраад олон итгэгч цуглуулаад тийм ээ. Ингэх нь бол бидний зорилго биш байна. 그건 하나님이 알아서 하세요. Түүнийг бол Бурхан өөрөө мэдээд хийчихнэ. 나는 하나님의 뜻대로만 한다. Би зөвхөн Бурханы хүслийн дагуу л хийх хэрэгтэй. 나머지는 하나님께 다 맡기는 거예요. Харин үлдснийг нь Бурханд даатгах хэрэгтэй байна. 그러면 하나님이 좋아하지 않으실까요? Хэрвээ тийм бол Бурхан түүнд одоо Бурханд сайхан биш гэж үү? Бурхан одоо юу гэдэг тааламжтай биш гэж үү? 마태복음 6장 8절에 말씀하셨잖아요. Матай 6-гийн 8 дээр хэлсэн байгаа. 뭐라 그러셨죠?
Юу гэсэн мөлий? 예수님께서 뭐라 그러셨습니까? Есүс юу гэсэн бэ? 구하기 전에 다 알고 계시. Ухаас юм мэддэг. Аа, бидний гуйхаас өмнө бурхан мэдж байдаг гэсэн. 다 알고 계세요, 하나님은. Бурхан бүгдийг мэдж байгаа. 구하지 않아도 다 알고 계세요. Гуйхгүй байсан ч мэдж байгаа. 그 하나님이 다 주신다 이거예요. 그거는. Үүнийг бурхан бүгдийг нь өгнө гэсэн үг байна. 너희는 먼저 뭘 구하라 그러셨죠? Тэгвэл эхлээд биднийг юу гуй гэсэн мөлий? 마태복음 6장 마지막에 Матай 6-гийн 6장 마지막에 төгсгөл рүү хэсэг рүү 그의 나라와 그의 의를 구해라. Түүний түүний хаанчлалыг хаанчлал болоод түүний зөвхт байдлыг хайхтун гэсэн. 그게 공평과 정의를 행하는 겁니다. Энэ бол ерөөсөө л тэр зөв хийгээд шударгыг үйлдэж байгаа явдал юм. 그다음에 하나님께서 모든 것을 더해 주신다고 약속해 주셨잖아요. Хэрвээ тэгэх юм бол энэ эдгээр бүх зүйлийг бурхан нэмж өгнө гэсэн байна. 그 믿으시는 거죠? Үүнд итгэж байгаа юм. Амен. 기도하겠습니다. За бүгдээрээ хамт залбирая. 거룩하신 하나님 은혜를 감사드립니다. Ариун бурхан минь таны нэгүсэлд талархаж байна. 다윗은 하나님의 성전을 건축하기 원했지만 하나님께서 허락하지 않으셨습니다. Давид бурханы ариун сүмийг барихыг хүссэн боловч бурхан зөвшөөрөөгүй. 다윗은 하나님이 허락하지 않는다고 해서 슬퍼하거나 원망하지 않았습니다. Хэдийгээр Давидд бурханы сүмийг барихыг зөвшөөрөөгүй ч гэсэн үүнийг сонсоод Давид уйтгарлаж, гониглаж тэр гомдлоогүй. 하나님께서 다윗에게 축복을 약속해 주셨습니다. Харин бурхан Давидд амлалтыг өгсөн. Өрөөллийн амлалт өгсөн. 다윗은 하나님께 진정으로 감사했습니다. Давид бурханы өмнө чин зүрхнээсээ, чин сэтгэлээсээ талархсан билээ. 다윗을 통해서 모든 대적들을 물리치게 해주셨습니다. Давидаар дамжуулан бүхий л дайснуудыг бурхан хөөсөн билээ. 다윗이 공평과 정의를 행하며 모든 일을 믿음으로 감당할 때 하나님께서 축복해 주셨습니다. Давид бүх зүйлийг зөв болоод шударгаар үйлдэхэд бурхан Давидтай үргэлж бүх зүйл дээр нь хамт байсан билээ. 저희도 하나님 마음에 맞는 그런 믿음의 사람들이 되게 해주시옵소서. Бидний гэсэн бурхан таны сэтгэлд нийцсэн ийм итгэгч нар байлгаж өгөөч. 예수님의 이름 기도드립니다. Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 아멘. 수고하셨습니다. 네, 목사님 수고하셨습니다. 네, 목사님 감사합니다. 네, 예, баяртай. 고맙습니다. баяртай 감사합니다. биш. байж 누구세요? 그 오른 만트라는 여자 목사님. 아, 그러세요. 이게 카메라 뜨면 못 들은다고 그래가지고 못 들어가지고 항상 그거 카메라 꺼고 들어요. 아, 그러세요. 아. 그 저기 우리 유튜브 들어가서 보시라 그러세요. 네. За уран мантрагч нэг өмнөх сайн нэг жоохон хоцорж орж ирлээ шүү дээ тийм ээ. Үлдсэн гэсгээ YouTube дээрээс олж үзээрэй гэж тэгж шүү за. 네, 너무 нэг мэдээлэл. 네, 4 сарын 4-нд ерөнхийдөө 4 сарын 4-нд багш ирэхээр төлөвлөж байгаа. 4 сарын 4-нд. 네. Тэгээд ямар ч ирэх юм бол хотын оюутнууд хоттой уулзна. Одоо ангийн одоо байран дээр ирж уулзна. Харин нөгөө хүмүүстэй болохоор очиж уулзах болно. 감사합니다. 다들 건강하세요. 네. Бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ эрүүл биеэ сайн бодоорой гэж. 네. 감사합니다. 네. За баярлалаа. Барыг ирэх